Бид Voice of the World боловсролын төвийн хамт олонтойгоо хамтраад нэг оюутны хүсэл мөрөөдлийг биелүүлж 2022 оны 100 Work and Travel хөтөлбөрт ажиллаж аялах хөтөлбөрт нэг оюутныг 100% тэтгэлгээр явуулахаар болсон байгаа. Тэр нэг охин бол хулан. Баярлалаа. За хулан байлаа. Үнэхээр мөрөөдлөж биелсэн байна. Тэгээд би хэлбэр айгаа удаа мөрөөдчихсэн. Яа, тийм нэрээ шалгарсан гэж бодохоор бүр үнэхээр хэлэх үнээр болохгүй юм тэгээд мөрчсөн бүх зүйл баярлаа гэж хэлмээр байна. Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөх Динж Хотхон. Сайн бацгаана уу, мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид яг 6 сарын өмнө буюу оны өмнө мөрөөдлийн нэвтрүүлгээр Voice of the World боловсролын төвийн хамт олонтой хамтраад за холоохно Америк руу явах хүсэл мөрөөдлийн биелүүлж Америк явах эрхийн бичгээр эрхийн бичиг өгсөн байгаа. За 100% өн төлбөргүй явах эрх гэдэг бол мэдээж үнэхээр гайхалтай боломж. Энэ боломжийг олгосон хулан байна. Одоо визэндээ ороод виза авсан. За тэгээд өөр одоо 6 сарын хугацаанд юу болоод өнгөрөв, ажлаа сонгоцсон байгаа гэд олон сонирхолтой уулзж штэ тий. Тэгээд сүүлийн 6 сард ингээл бүх процесс нь өрнөсөн. Тэгээд анх тэтгэл харснаас хойш болохоор хамгийн ихэнд л ажил сонголт хийгдсэн байгаа. Тэгээд над дээр болохоор ингээд яг хийх очих боломжтой одоо 4-5 ажлын сонголт ингээд манай боловсролын төвөөс гаргаж өгөөд тэгээд би бас ингээд яг энэ нарт харагдаж байгаа Hard Rock Cafe-г та ажиллахаараа л сонгосон байгаа. Тэгээд айгүй олон мууж ингээд баг Америкийн мууж болгон салбар нэгдэг. Тэгээд би болохоор яг New Jersey гээд мужийн Atlantic City гээд хотод яг Далайн эргийн хажууд байрталтай тэр салбарт нь очиж ажиллахаар болсон байгаа. Ажлын ярилцлаганд ороход хэр байсан? Ер нь жоохон сандарсан. Яг нөгөө нэг одоо Америк талынхаа ажил олгогчтой буюу супервайзертайгаа шууд ингээд одоо митээр холбогдоод ярьсан. Тэгээд жоохон сандарч ирсэн ч гэсэн тухайн хүн бүр айгүй гоё хүн ингээд ламыг айгүй гоёор хүлээж аваад ажлаа тайлбарлаад дээс зэр сандрахаа болоод хоорондоо гоё халуун дотн яриа өрнүүлж байгаа. Тэгээд ажлын харилцаанд тэнцсэн байгаа. Тийм. За Америкийн элчинд тэнцээд виз даруулна гэдэг чинь бас нэг өөр хэрэг шүү дээ тий. Тэгтээ айгүй тийм одоо олон процесс дамжд юм билээ. Яг тэр визний ярилцлаганд ороход бараг л хэлээр гарч байгаа юм шиг очингууд ингээл одоо бичиг баримт үзээл ингээд одоо бусад бүх эзөө сурааж авдаг ч юм уу те. Айгүй тийм том дамжлагаар ингээд аль биесны шат дамжлагаар дамжиж иж бол ингээд бизнес ярилцлаганда бас ингээд гадаад одоо тухайн шалгагчтайгаа бас биеэрээ шууд ярилцаад тэгээд тэрний дараа болохоор визэд аруулсан. Тэгээд тэр ярилцлаганд бол айгүй тийм сандраад яжсэн ч гэсээс өмнөөс ингээд Voice of the World дээр айгүй бэлтгэл явагдсан. Ингээд асуувал ингэж гоё ингэж үннээсээ ярилцсан ч гэдэм үү те. Тийм болохоор бас хилээ бас бэлтжижсэн болохоор ярилцлаган дээр бол нэг сандраагүй тэгээд амжилттай даваад гарсан. Тэгээд визэд аруулчаал ингээд харсан чи ямар гоё харагдаа ерөөс итгэж мэдхгүй. Барьж аваад үзээд виз пассвортай. Юу гэж асуусан надад санаж байна уу? Даалхаараа ингээд яг ажлаа яагаад сонгосон бэ гэж асуугаа. Тэгээ би ингээд бас хөгжим туртай болохоор ингээд сонгосон ингээд хэлсэн чинь нөгөө найгуу инээгээд өө тийм үү ямар гоё гэл тэгэл хоорондоо ер нь тийм найз шиг тийм гоё яриа өрнүүлсэн. Өнөөдөр Voice of the World-ийн маань виза авсан ярилцлаганд орсон учраас одоо явхад хэд хоног үлдсэн байна шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө Hard Rock гэдэг дэлхийн 80-ад орнд салбартай энэ сүлжээ рестораны Монгол дэх салбар дээр ирсэн өнөөдөр яг тайлбар сонсгож байгаа. Энэ бас нэг давуу тал байх гэж бодож байна. Voice of the World боловсролын төвийн гаргаж байгаа бас нэг сайхан боломж авах гэж бодож байна. Тийм. Ер нь бол ингээд бас айгүй баярлж байна. Ингээд хэрвээ Монголд ингээд салбар нь байхгүй ч юм уу одоо тийм таг мэдээлэл зурлуу очих юм бол очиод жоохон сандрах бах. Тэгээ жоохон интернетээр мэдээлэл авч аваад ирээд үзэх чинь бас нэг өөр шүү дээ. Тэгэхээр ингээд бас Монголд энэ Hard Rock-ийн салбар байгаад айгүй баярлаад ингээд ирээд үзэж जैन. Тэгээ бас миний бодлоор ингээд орж үзээгүй байгаа ч гэсэн харахад бол яг Америкийн стандартаараа ингээд бүх стандартаа барьж ажилладаг. Яг л тийм одоо очноос ялгаагүй ингээд туршлага хөрвүүлэх боломжтой газар шиг санагдаж байна тий. Тэгээ бас айгүй боловсролын төвдөө баярлж байгаагаа хэлмээр байна. За бүгдээрээ тэгвэл орж кафетэйгээ танилцъя тий. За Бацгаана уу, Hard Rock Улаанбаатар 5-та морил оюутан солилцоогоор Америкийн Hard Rock руу явах гэж байгаа юм байна тий. За тэгээд би та нарт одоо Улаанбаатар Hard Rock-ийн талаар илүү дэлгэрэнгүй бас мэдээллийг өөрийнхөө хүрээнд хүргье. За ингээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бүгдээ ороод ир.
Дэлхийн одоо 80 гаруй улсаар Hard Rock Cafe гэсэн салбарууд бол одоо тархсан байна. За манай Hard Rock Улаанбаатар бол 74 дахь салбар. Анх гарал үүсэл нь болохоор кафе гэдэг рестораны бизнес боловч энэ дэлгүүр яагаад ингэж үүссэн, энэ ямар учиртай юм бэ гэж та нараас гайхчихж магадгүй те. Энэ болохоор энэ бизнес төлөвлөгөө янз бүрийн юмд нь огт байгаагүй, санаандгүй үүссэн. За энэ бол манай Улаанбаатар Grand Opening нээлтэнд зориулж 1000 ширхэг гарсан ийм тэмдэг байгаа. За энэ тэр үед 16 онд гарахад ерөөсө цуглуулагч нар орноос бүр нисэж ирсэн. Зөвхөн энийг авахын тулд. Та нар ч гэсэн Hard Rock-ийн өөр салбарт очих юм бол одоо энэ Love Wall, Serve Wall те энэ ураа өгнүүдийг ингээ энэ тэнд харанд ингээ товоолгоод гой-гоёор хадсан энэ өгнүүдийг бас олж харна. Ямар учиртай юм гэхээр энэ бол Hard Rock-ийн мото буюу ураа өг юм байна гэдээ бас ойлгоод авчлаа шүү дээ. How can I help you? Тэгээд дагуулад тэгээд суулгаад ингээд намайг тэр гэдэг би Монголоос ирсэн ингээд оюутан ингээ өөрийнхөө түүхийгээс ярьж болно. Тэ. Жохо юм яриа юм сониуч улсууд байх юм бол. Тэгээд ийм мэдрэмж хэрэгтэй. Зочтой хүн гэдэг анзаарах. Тэрийг бас сургалтын дээр заадаг. Хүнийг ингээ анзаарах. За сая Hard Rock Cafe-тэйгээ танилцлаа. Одоо дүрм журам гэдэг бүх юмных нь мэдээллийг авлаа шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээ юу албан ёсоор танилцъя. Тэгээд хаашаа явах гэж байгаа лээ? Би болохоор Америк нэгдсэн улсын Нью Жерси мужи Атлантик Сири гэдэг нэлийн тийм 70 эрэгтэй хот руу очих гэж байгаа. Тийм тэгээд очиод болохоор тентхийн Hard Rock Cafe-г хостоор ажиллах гэж байгаа. Тэгээд бас ийм гоё газар ажиллах гэж байгаа. Одоо маш их баяртай байна. South Carolina мужийн Myrtle Beach-ийн Hard Rock-д ажиллах гэж байгаа. Тэгээд Line Cooking Бас адилхан Myrtle Beach-д очино. Тэгээд Hard Rock Cafe-д хостоор ажиллах гэж байгаа. За ямар ч гэсэн Hard Rock Cafe-ийн менежерээс мэдээлэл авлаа. Тэгээд очиод хийх ажлаа ерөнхийдөө бүгдээрээ ойлгосон бах тий. Сая мэдээлэлээс бол бүр их ойлгосон бах. Нэлээд сайхан мэдээлэл дэлгэрэнгүй өглөө шүү дээ тий. Бүр үнэхээр ингээд нэр хүндтэй, үнэхээр дотоод ингээд дүрм журман ч гэсэн ингээд чанд хатуу бас хэм сурахаар айгуу тийм гоё газар байна. Би бас ийм газар ингээд ажиллаад ирэх гэж байгаадаа үнэхээр ингээд баяртай. Тэгээд очиод л мэдээж ингээд анх одоо жоохон сүрдэх айх юм гарах бах. Гэтэ ингээд доторх уур амьсгал нь өөрөө юм гоё газар учраас очиод бол ингээд хүмүүсээс нь асуугаад ажиллаа сураад явчихад ямар ч асуудалгүй байна гэж харж байна. Тийм болохоор очиод ингээд амжилттай ажиллана л гэж найдаж байна да. Тэгэхээр яагаад заавал Hard Rock-ыг сонгосон юм? Би өөрөө болохоор дуу хөгжмөд айгуу дуртай. Ингээд өглөө бас ирээлэр нь бол шууд дуу сонсоол ингээд өдрөө эхэлдэг. Тэгээд яг ирсэн ажлын саналууд дундаас л илүү ингээд хөгжмөнтэй ойртой. Тэгээд би бас өөрийнхөө өрөөлөө байж чадах. Тэгээд тим ажил нь бол Hard Rock санагдсан. Тэгээд дээрээс нь бас ингээд айгуу тийм олон нийтэд харилцдаг ажилласан өөрөө хост болохоор. Тийм болохоорс илүү ингээд хүмүүстэй харилцах тусам их юм сураад тэгээд дээрээс нь бас илүү тийм хэцүү санагдсан болохоор бас өөрийгөө сормоор санагдаад тэгээд энэ ажлыг сонгосон байгаа. Тэгээд бол сая бол ирээд ингээд яг энэ Hard Rock Cafe-тэйгээ танилцаад бол энэ ажлыг сонгосондоо үнэхээр их баярлж байна. Бас ингээд энэ одоо Hard Rock-ийн өөрийнх нь үнд зүйл нь яг хүн болгоныг ялгалгүй харьцдаг ингээд хайртаг байдаг ийм газар үүд юм байна. Тэгээд яг бас энэ хамт олонний нэг хэсэг болоод ингээд ажиллах цаадаа бол төлөх баяртай. За би болохоор нөгөө өмнө нь цагийн ажил хийж үзэж байгаагүй. Тэгээд анх удаа бас явах гэж байгаа. Тэгээд яг олон ажлууд дундаас хамгийн түрүүнд нүдэн тусна нөгөө Монголд байдаг болохоор илүү мэддэг ч юм уу. Яг тэгээд Hard Rock Cafe тусч исэн. Тэгээд өөрөө ороод судлахад бол үнэхээр гайхалтай газар шиг санагдсан. Айгу олон жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийд даяар салбарууд нь байдаг. Тэгээд ер нь бол цаашдаа ингээд олон улсад ингээд хөлөө олоход хүн амтантай харьцахад те ингээд надаа илүү төлхөө байх юм байна гэж бодож яг энэ ажлыг сонгосон. Тэгээд дээрэс нь нөгөө хост гэсэн байрлалаар явж байгаа. Нөгөө монголоор бол өгтөгч гэж байгаа. Тэгэхээр яг ингээд ийм гоё кафе руу ингээ хүнийг урьж оруулахад хамгийн түрүүнд ингээд би царайгаа харуулах юм байна. Би ингээд хүмүүстэй харьцах юм байна. Эндээс үнэхээр их юм сурж авах юм байна гэж бодож ингээд өөрийгөө илүү чадваржуулахын тулд энэ ажлыг сонгосон. Угаасаа Америкчин мэрэгчлээний орон гэж явдаг. Тэгээд яг ингээд өөрийгөө нээж харуулах хамгийн анхны боломж минь ах гэж айгүй хүлээлттэй байгаа. Миний хувьд болохоор энэ бие даах бас айгүй маш том одоо шанс өгж байгаа үйл ажиллагаа гэж өөрөдөд өгнж байгаа. Тэгээд Америк хүмүүс ч мэдээж айгүй нээлттэй бүрэг чип биш учраас өөрийгөө бас нээх юм эсвэл илүү хөгжүүлэх таних боломж хөтөлбөр гэж бодож байгаа. Мэдээж хүсэл мөрөөдлөөс нь биелж байгаа гэж бодож байна. Холонгийн хувьд бол аюулгүй.
хүсэж исэн ингээд Америк руугаа явж байгаа. Тэгээд бас яг энэ боломж өгж байгаа Voice of the World төвдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ нэвтрүүлгийн албаныхандаа ч гэсэн бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Өсөх Дэнж Хотхон. Өсөх Дэнж Хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх Дэнж. Өссөн дэвжихээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх Дэнж Хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цудхмал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад галт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. За зөвштэй мөрөөдлийн нэвтрүүлэг Чингис хаан олон улсын нисэх бодлоос үргэлжлэн та бүхэнд хүрж байна. За 6 сарын өмнө мөрөөдлийн нэвтрүүлэг Voice of the World Боловсролын ТV хамт олонтой хамтран 20 жилийнхаа ойн хүрээнд за Walk and Travel буюу одоо Америк руу соёл солилцооны хөтөлбөрт нэгэн хүүхдэд боломж олгосноо өнөөдөр хулан байгаа. Тэгээд хулан байна одоо яг хэдхэн мөчийн дараа Америкийн нэгдсэн улс руу нисэхээр одоо болж байна. Тэгээд бид хэд гаргаж өгөхөөр ингээд цуг явж байгаа хүүхдүүд нь ээж нь за Voice of the World Боловсролын ТV маань захирал ингээд ирсэн байна. За алс холын Америк улс руу явхаар одоо чиний өмнө сэтгэл хөдлөж одоо догдолж хөдөлж байхад одоо чи бол хоног тоолон хүлээсэн баха гэж бодож байна. Тий, ер нь догдолж хүлээж байгаа. Тэгээд одоо ингээд хэдхэн одоо цагийн дараа гэхэд Солонгост очсон ингээд дараагийн сэлгүүлээгээ байж гин. Тэр ер нь бол айгүйх догдолж байна. Тий. За ээжээ бас баярлж байгаа. Баярлж байна. Ямар ч хурдын саяхан л явна гэж ярьжсэн чи одоо ингээл явхаар болцсон байна. За тэгээд энэ завшааныг ашиглаад энэ Voice of the World Company хамт олондоо маш их баярлалаа. Бас мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Миний охинд ийм гоё боломж олгосонд та хэдтэй маш их баярлалаа. За тийм миний охин сайн яваад их орныхоо нэрийг өндөр дүүргөөд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд ирэх болтгой л гэж ерөөдөө Америк оронд очих боломж олгож байгаа Voice of the World Боловсролын ТV-ийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд бас хуланд маань 100% тэтгэлэг өгсөн бүх зардлын даасанд маш их баярлж байна нэвтрүүлгийнхаа зүгээс. За баярлалаа, хуландаа ч гэсэн их баярлалаа. Тэгээд одоо бүх л оюутнуудаа бүгдээрэнд нь бас амжилт хүсээд баярлалаа илэрхийлье. Тэгээд нийтдэггүй олон хүүхдүүд өглөө бүр одоо нисэж байна. Тэ өнөөдөр бол ингээд хулан Hard Rock гэдэг кафе ресторанд ажиллахаар тэгээд Америк нэгдсэн улсын Нью Жерси мужийн Атлантик Сити руу явж байгаа. Тэгээ бас их догдлоод гаргаж өгнө гэж бас гоё догдол очирд юм байна. Тэгээд хүүхдүүд маань бүгдээрээ сайн яваад их юмыг үзээд сайхан ажлын туршлага хуримтлуулад гоё аялаад олон найз нөхдөд болоод ирнэ гэж найдаж байгаа. Тэгээд жил болгон энэ хөтөлбөр маань хэрэгжснээр хүүхдүүд нэг явсан хүүхд хид хидэн удаа явж ийн л да. Одоо 2 жил дараалал явж ийн, 3 дахь жил, 5 дахь жилдээ хүртэл одоо шүтээсийн хос мэргэжлэр сурж байгаа оюутнуудаас явж байгаа хүүхдүүд зөндөө байдаг манайхаас. Тэгэхээр хулан маань бас болон манай босод оюутнууд бүгдээрээ бас дараагийн жил дахин явах хүсэл мөрөөдөл ихтэйгээр ирэх баха гэж найдаж байна. Та бүхэндээ ажлын болон аяллаа сайхан амжилтыг хүсье өрөөё. Хэдэн сараар визэнд дарагдсан байна? Виз нь болохоор энэ work and travel-аар явж байгаа оюутнууд нь J1 гэдэг виз авдаг. Тэгээ энэ виз нь болохоор 3 сарын ажлын виз, 1 сарын аяллаа виз ингэж хамт дарагддаг. Тэгээд одоо визнийхаа хугацаа болохоор энэ яг дуусах хугацаа нь 9 сарын 7 буюу ингэж яг ажлын дуусах хугацаагаар дарагдсан байгаа. Тэрнээсээ хойшоос ингэж 1 сар аялаад ирэх виз нь одоо давхар байгаа гэсэн үг. Тийм болохоор 9 сарын 10-нд би ингэж Монгол буцаж ирж байгаа болохоор виз нь ерөөдөө 3 сараараа аялаад ажиллаад ирнэ гэсэн үг. Тий.
Тэгэхээр энэ хөтөлбөрийн чинь бас нэг гол зорилго нөгөө соёл солилцооны хөтөлбөр гэж байгаа шүү дээ. Соёл солилцооны одоо олон улсын найз нөхдөдтэй болох бас Монгол соёлыг хүүхдүүдэд таниулах те бас Америк хүүхдүүдийн соёлоос суралцах байгаа. Тэгээ бас яг энэ одоо зорилгынхаа хүрээнд зөвхөн ажиллаад тахгүйгээр аялаад бас олон найзтай болоод ирнэ гэж бодож байгаа. Тийм. За ануужин хэд удаа явж байна? Анх удаа л явж. Тэгэл бол өндөр байгаа. Тантай өндөр өнөө. За хэд бэлтгэл хийв? Нилээ хийсээ. Дэжгүй. За очиод ямар газар ажиллах вэ? Хард рокт бас ажиллах. За Харин өслөн. Миний хувьд бас анх удаа явж байгаа Америк улс руу. Дотор байлаа. Пенсильвания гэдэг дотор. Бид хоёр хамт явж байгаа нэг газар руу. Хөнгөлөлт авсан шүү дээ, тий? $220 хөнгөлөлт авсан. $220 хөнгөлөлтийн ирэх одоо энэ зумөр явъя гэж зорж ивэл бид нар бас олоход таатай байх болно гэд энэ хөргөмжлөө гардуулъя. За. Morgan Spear-гийн ресторанд ажиллаж байгаа. Галтгаанд ажиллаа. Давталж байна. Одоо мэдээж Америк руу явсан хүүхдүүд одоо сэтгэж бодох хэлний хувьд ч гэсэн өөрчлөгдөд ирдгийг та бүхэн харсан бах те өмнө явж исэн хүүхдүүдээс. Тэгэхээр зарсан зорилгоо биелүүлээд Voice of the World хэлний төвийнхаа бас одоо ачиг хариулаад олон хүүхдүүд бас боломж дараагийн хүүхдүүдэд бас та нарыг хараад үлгэр жишээ авах гэж бодож байна. Тэгээ сайн яваад их орондоо ирээрээ. Эрэхт нь одоо 9 сард эргээд баяртайгаар уулзъя. Баяртай учрал хүмүүст ирэнэ. Арчлан иргэнэ. Ерөнхийдөө тэтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Өсөх Дэнж хотхон. Өсөх Дэнж хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх Дэнж. Өссөн дэвчгээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх Дэнж хотхон 2-р ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт төсвөртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. EDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. За үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлэг олон улсын Чингис хааны нисэх онгоцны бодлоос үзэгч та бүхэнд хүрж байна. За бид 3 сарын өмнө буюу 6 сарын 1-нд Voice of the World боловсролын төвийн хамт олонтой хамтраад нэг хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж Америкийн нэгдсэн улс руу ажиллаж аялах хөтөлбөрт явуулсан. За одоо өнөөдөр 2022 оны 9 сарын 9-ний өдөр хулан маань яг одоо хэдхэн хүчийн дараа онгоцоосоо буух гэж байна. За мөн бас хөнгөлөлт авч явсан хүүхдүүд маань ч гэсэн хамтдаа бууж байгаа. За алтан явагчтайгаа уулзж байна. Хүүхдүүдээ 6 сард явуулаад өнөөдөр одоо ер нь 9 сараас эхлээд бүгд ирцгээж байгаа бах тий. Тийм одоо хүүхдүүд маань Америк руу зуны 3 сар цалинтай ажил хийгээд аялаад ирэх соёл солилцооны хөтөлбөрт оролцоод одоо 3 сар тэндээ Америкт ажил хийгээд тэгээд сайхан аяллууд хийгээд ингээд аягүй их дурсамжтайгээд ирж байгаа. Тэгээд өнөөдөр өцөгдрөөс эхлээл хүүхдүүд маань ерөнхийдөө нилээдгүй олон хүүхдүүд ирлээ. Тэгээ өнөөдөр маргааш нөгөөдөр гэл ерөөсөө бүгд араасаа бууж байгаа. Тэгээд дараа жилийнхаа хөтөлбөрт бас өргөжлүүлээд дахиад явах бодолтой маш олон оюутнууд байна. Тэгээд эхнээс
тэрнээсээ асуугаад бас ингээд одоо хизээ явах уу хизээ яаж ажиллах уу гэл ингээд ярилцж जैन. Тэгээ одоо бас сэтгэл догтлоод хүлээж байна. Хөтөлбөртөө одоо тэтгэлэг аваад оролцохоо явсан хүмүүс маань ингээд ирж байгаа учраас бас тэдний сэтгэлийг сонсох сайхан байна. Тэгээд сайхан гоё дурсамж дүүр ирж байгаа хаа гэж найдалаа. Тэсээ одоо хүлээж байна. Нэгээс 4-р курсын хүүхдүүд явах. 4-р курсын хүүхдүүд л арай явж болохгүй л яхлаа хөтөлбөрт маань. Ер нь бол энэ солилцооны хөтөлбөрт оюутан хүүхдүүд ямар ч курс тийм 1 2 3 гэдэг 4 гэдэг бүхэл курсын оюутнууд бол явж байгаа. Мастрын төвшин сурж байгаа хүүхдүүд хүртэл явж байгаа. Гол нь энэ соёл солилцооны хөтөлбөр маань соёл солилцох, тэгээ Америкийг үзэх, сайхан аялал хийх, өөрийгөө хөгжүүлэх чиглэж байгаа юм соёл солилцооны хөтөлбөр учраас яг л энэ богино зуны 3 сарын хугацаанд сайхан ажил хийгээд аялаад Америкийг ингээд үзээд тэгээд Монголын соёлыг солилцоод ингээд олон улсын оюутнуудаас очиж байгаа учраас эднэртэй бас найз нөхдөд соёл солилцоод ирэхийн одоо зорилго нь энэ хөтөлбөрт оршиж байгаа. Тэгэхээр яг л энэ хүсэл тэмүүлэлтэд өөрийгөө хөгжүүлээ, юм үзье, 103 сарын бүтээлчээр өнгөрүүлэх гэсэн хүүхдүүдэд одоо зориулсан хөтөлбөр байнамаа. За охин нь Америк руу 3 сар яваад ирж байна. Ихэр санаа охин. Оо зөндөө сансан. Яг хөө тэгээд эхлээд явхад бол бас уртан санагдчихсэн. Гэтэ яг хөө бас 3 сарын хугацаа чинь тэгээд яг цагаатлаарсан амархан юм байна өө. Одоо тэгэл тасаа зогсож байна доо охиныгоо. Таны хувьд хамгийн их санаа зовж исэн юм нь юу байсан? Бас агаар магаар солигдоод өвдөж ядрах вэ тэгэл тэгжэл санаа зовж исэн дөө. Тэгэл хамгийн гол нь л миний охин бусдны яах вэ? Эрүүл мэндээ сайн бодоод тэгээд яагаад ирээрээ л гэд тэгжэл хэлжсэн дөө. Тэгж хамгийн том өөрчлөлт бол соёл солилцооны хөтөлбөр учраас одоо Америкийн соёл, Монголын соёл гэд солилцсон байх. Дээр нас хэлнийх нь төвшин нэмэгдсэн байх гэж бодож байна. Тийм тэгсэн баха одоо ээжээсээ TOEFL өгöd бол охин стаалцахгүй байхаа л гэл. Тий гайг өндөр оноо авах байхаа л гэл тэгжсэн. Тий миний охин чи ер нь бол бас нэг магистртай ч юм уу бас Америкт сурах гэсэн бас тийм юутай, зоригтой. Одоо энэ жил бол нөгөө анх удаа яаж байгаа болохоор бас юмд ингээд туршлагагүйтай л тий. Тэгж явж байгаа. За хоёлаа охиноо танихгүй өнгөрөөч хийдэ тий. Харин тийм ээ. За тэгээ одоо хүмүүс гарч ирж байна хоёлаа шээ. Моротл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтанаар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэдөөжөн дэлгээр харвал замаар ургаш шалхаад хүсэл мөрөдөл бидэх юролтэй хүний хорвоо дэдөөжөн дэлгээр харвал замаар. За ихийг сураад сайн яваад ирв үү? Тэглээ сайн яваад ирлээ. Тэгээд 3 сар яваад өнөөдөр Монголд бууж байна. Тий. Сурсан зүйл бол их бах те. Дурсамж их бүтээсэн баг. Тий. Ер нь 3 сарын дотор тэгээ зөндөөл юм үзлээ. Бас сурсан юм чи их яг 3 сар ингээ бие дагаад амьдраад ажиллахаар бас амар их юм сурд юм байна. Тэгээ ингээд яг нэг найзуудтайгаа хамт байсан болохоор айгүй гоё сонирхолтой 3 сар өнгөрлөө гэж бодож байна. Зөнөөс аялсан. Тий. Тэгээд хавар аялаа. Манайх болохоор яг нөгөө Нью Жерси гээд ер нь бол төвтэйгээ орох юм уу болохоор төвийнхаа хотуудтай айгүй орхон. Одоо яг Америкийн яг гол одоо бүх юмны төв нь болсон ингээд Вашингтон DC, тэгээд Филадельфиа гээд хотууд дээр нь л айгүй ойрхон байсан болохоор ойр авийнхаа тэр хотуудаар тэгээд дээрээс нь Нью-Йорк хотоор бол тэгээд яг энэ 3 хотуудаараа ингээд амралтын өдөр болгоноор ороод яваадсан болохоор ер нь л нэлээд чөлөөтэй аялсан. Тийм. За ажлын хувьд хэр байв? Ачаал хэр байв? Ажлын хувьд болохоор нөгөө би эхлээд ингээд хост гээд тогтогч гээд одоо мэрэгчлэр явсан. Мэрэгчлэн тийш одоо пассивсэн. Тэгээд ингээд очиод анх болохоор яг ер нь л жоохон амархан санагдчихсан. Тэгээд нэг хүнд ажил биш ингээд хүмүүсийг ингээд тогтож аваа ширээндээ суулгадаг. Тэгээд нөгөө манай одоо ресторан болохоор Hard Rock ингээд кафед ирэхдээ зөөгч айгу хүнд ажил хийдэг. Тэгээд цалин ч гэсэн арай өндөртэй. Тэгээд яг зөөгч болохын тулд ингээд 7 хоног ингээд дадлах хийгээд шалгалт өгөөд ингээд бол тэзэж чадвал өгдөг болдог байхгүй юу. Тэгээд би яг ингээд зөөгч болох тэгээд юу гэнэ одоо бэлтгэлтэй суугаад шалгалтаа өгөө. Тэгээд сүүлийн 1 сар бол зөөгчөөр ажилласан байгаа. Тэгээ зөөгч болохоор илүү ингээд хариуцлагатай, дээрээс нь амар хэл сайжирдаг. Ингээ хүмүүстэй ингээ байнга ирдэг болохоор тийм болохоор ер нь бол нилээн ингээд
сүүлийн 1 сар бол амар ингээд их ажилласан. Тэгээд хэм сурсан. Их мөнгө одоо илүү өмнөхөөсөө ингээд олсон тийм сар байсан. Тийм. Хувь хүний чинь одоо өөр чинь гарсан том өөрчлөлтүүд ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна? Хувь хүнийхээ хувьд талах юм бол нилээ ер нь бол ингээд ачаал тагаад ер нь бол ингээд бие даах чадвартай болсон гэх юм уу. Одоо ингээд цалингээд авч байгаа тэрийг ингээд өөрөө яаж зарцуулах уу, яаж хөрөмтлүүлэх уу гэдгээ өөрөө амар сайн ингээд яаж сурсан. Дээрээс нь ингээд тийм хүний бас амар сайн найз сурсан юм шиг ингээд хамт яваа хүмүүстэйгээ гоё найзлах те. Хүний газар тэгээл ингээд би нэгээ хайрлал явд юм билээ. Тийм болохоор тэр тал дээр амар ингээд чадвартай болсон гэж бодсон. Тэгээл ер нь ингээд бас хэлээ хавьч гэсэн тодорхой хэмжээнд сайжирсан. Тэгээ ингээд бүхэл талаараа ингээд нэг шатагсан гэж бодож байгаа өөрийгөө. Тийм. За гэрээ хэр санаа? Эхэн дээр нь л очиод амар сандын бэлээ. Хоол унд нь ч ингээд амар таарахгүй ч юм уу те. Тэгээ сүүл рүүгээ яг тэр газар маань эсрэгээрээ гэршиг санагдаад идэг болсон. Ингээд Монгол буцсан тэгэхээр ингээд яг өөрийнхөө тэр хоттой амар хорогдоод тэгээд ингээд одоо удахгүй явлаа да гэд. Тэгээ одоо бас ингээд Атлантик сэрийг амар санаж байгаа. Тийм гэршигч байсан юм шиг. Чиний явсан хөтөлбөр чинь бол гол нь бол соёл солилцооны хөтөлбөр шүү дээ тий. Тэгэхээр одоо Монголын соёлыг хэр таниулж чадсан гэж бодож байна? Тэгээд нөгөө Монголын ингээд ерөөсөө нэрийн сонсоод мэддэг байсан хүмүүс ер нь сүүл рүүгээ Монголыг амар мэддэг болсон. Тэгээд ингээд мөнгө зөнгө харангуйтай баярлж баярлал. Тэгэл ер нь бол ингээд яг Монгол гэдэг улсын талаар нэлээд мэддэхүүнтэй болоод яг ингээд зөвхөн ингээд тал газар байдгүй те. Ингээд энэ хот байдаг ингээд бүтэн ингээд одоо бид нар ингээд яг ингээд стил тийм нүүдэл чинь биш гэдгийг ч юм уу те хүмүүс ер нь хангалттай ингээд аваар орчмынхаа мэддэг хүмүүс мэдүүлсэн. Тэгээд манай нэг одоо нөгөө Перу гэдэг улсын нэг найз байдаг байхгүй Мэригээд тэгээд тэр охин болохоор ингээд Монгол заавал очиж үзмээр байна гэд. Тэгээд энэ өвлөөс ингээд Монголд ирнэ гэд яриад үлдсэн. Тэгээд ер нь бол ирэх баха. Монголда хэрэгжүүлмээр энэ зүгээр юм байна да. Манад ийм байхгүй явдаа гэж харамсажсэн ч юм уу. Бас энэ чинь нэвтрүүлмээр санагдсан шин санаа оноо юу вэ? Зөндөө байгаа штеп. Одоо нөгөө нэг ингээ Америкт амар хүмүүсийн амьдрах боломжийг хангаад өгсөн юм санагддаг. Одоо жишээ нь ингээ дугуун замын амар сайн тавиад өгсөн болохоор хүн болгоо ингээ машин унах ингээ албагүй дугуугаа унцдаг ч юм уу. Эсвэл ингээ одоо угаалгын газар гэх юм одоо хувцуугаад ингээ хатаагчтай тэрний амар хямдхан ингээ бараг байр болгоны дор идэг болохоор айл алга угаалгын машинтай байх албагүй ч юм уу. Ингээ хүмүүсийн амьдралыг амар ингээ хөнгөвчлөөд өгсөн. Тийм болохоор ингээ тэрний амар ингээ одоо гой санагцсан. Тэгээд Монголд болохоор ингээд л одоо ирэнгүүт төвчрээ ингээд яана гэдэг ч юм уу тиймэрхүү юм санаа шууд зовоод эхэлж байгаа. Тэнгүүд ингээд тэнд болохоор хөвчлэн хүмүүс дуугаа юм уу скутерээ унаад явчихдаг болохоор тэгээд ер нь автобусанд явсан ч гэсэн ямар төвчрээгүй тэгэл. За өөртөө эрэхтэй хамгийн дуртай юм а юу авсан? Өөртөө утас лаптоп хоёроос хэлсэн хоёулангийн. За. Тийм тэгээд яг лаптопоос хэлмээр исэн тэгээд хүснээ яг лаптоп авсан байна. За нууц шил одоо ажиллаад 3 сар ажиллаад хэдэн төгрөг алсан? Эхний үеүдтэй болохоор ер нь нэг 7 хоногтоо нэг 40-50 цаг ажиллаад нөгөө цагийн $14 цэцлэнгээ авч исэн. Тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг зөөгч хийх тэгэхээр яг типээрээ гарын мөнгөөр цалинждаг болохоор ихэд өдөрт нэг дунджаар $200-аас $300 олж исэн. Өдөрт тий. Тийм. Яг зардлаа ингээ бүтэн 100 гаргаж явсан хүүхдүүдтэй харьцуулах юм бол зардлаа бол ингээд нөхөөд тэгээд илүү бас ингээд хэдэн одоо хэрэгцээгээ хангах хэмжээний мөнгө олсон гэх юм уу. За тэгэхээр Voice of the World боловсролын төвийнхэн маань 20 жилийн хүрээндээ одоо нэгэн хүүхдийн өсөл мөрөдөө биелүүлээ. Тэр нь азтай чи байсан. Тэгээ өнөөдөр 3 сар ажиллаад амьдраад соёл солилцооны хөтөлбөрт нь яваад ирлээ. Тэгэхээр энэ хамт олондоо одоо талархлаа илэрхийлэх нь одоо хамгийн зөв байх гэж боддог. Тийм тэгээд маш их баярлж байгаа. Тэгээд миний ингээд амьдралын бүр хамгийн хизээж мартагдчихгүй 3 сар байлаа. Ингээд хизээж амир ингээд ер нь л одоо ингээд бодохоор амир зүүчгэл санагдчихээн. Тэгээ зөндөө олон гоё юм үзсэн, амар ухаарсан. Тэгээд яг одоо намайг бас амар өөрчилсөн. Тэгээд ингээд яг Voice of the World байгаагүйсэн бол ингэж явж чадахгүйсэн баг. Тэгээд бас танай телевизийн хамт олонд Voice of the World-д бүгдд нь баярлалаа гэж хэлмээр байна. Энэ жижигэн тань. За баярлалаа. Ямар хөрх юм бэ? За баярлалаа. Гоё. Офста тавьбал гоё гэж одоо тасуу байгаа. Жижигэн шиг л. Тийм. Бэлэг юм байна. За баярлалаа. Манай оффист одоо ийм гоё бэлэг авчирч өгч байгаа холондоо бас их баярлалаа. Тэгээ одоо нэг соёл солилцооны хөтөлбөрөөр ингээд хүүхдүүд маань яваад тэгээд ингээд дурсамж бүртгээд гоё аялал хийгээд ирсэн. Тэгээд Нью-Йоркоос бас ийм гоё бэлэг авчирсан байна. Энэ манай явж байгаа бүх хүүхдүүд бас хараад бас энийг харна шүү дээ тий. Тэгээ Statue of Liberty гэдэг их чөлөөний ийм гоё хөшөө байж энэ бас баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм тэгээд одоо манайх ирэх
2023 оныхоо эсэлтийг бас яг энэ соёл сүлжээний хөтөлбөрөөр бүртгэл маань эхлээд явж байгаа. Тэгээд ажил олгогч нар маань одоо 9 сар ингээд эхэлсэн учраас нэг ажлын ярилцлагууд хийгдэхээр бас төлөвлөөд тэгээ Америкаас энэ жил маань 10-11 сард ажил олгогч нар ирж байгаа. Ажлын ярилцлагууд хийгдэх гэж байгаа. Тэгээд гой ажлын саналууд ирж байгаа болохоор төрүүлж ирсэн хүүхдүүд маань гой ажлын саналууд аавна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд та бүхэн маань одоо 23 оны 106-7-8 сард оюутныхаа зуны амралтаар Америкт цалинтай ажлыг аялаад ирье гэж зорж байгаа бол оюутнууд минь урдын ирж ажиллаа аваарай гэж урьж байна. Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхө Динж хотхон. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг Voice of the World боловсролын төвтэй хамтраад давхлангийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд яг өнөөдөр Америкийн нэгдсэн улсад ажиллаж аялаад одоо ирлээ. Тэгээд эцэст нь одоо ажиллаад өгнөд хэлвэл. За энэ жил 2022 оны хүрээнд одоо манай боловсролын төвөөс Америкийн нэгдсэн улсын 28-ны мужид манай хүүхдүүд явлаа. Тэгээд одоо бүгдээрээ буцаж ирээд хамгийн сүүлийн хүүхдүүд маань өнөөдөр ингээд буцаж ирлээ. За тэгээд өөгөр болохоор одоо манай дараа жилийн буюу 2023 оны эсэлт маань одоо ингээд өөгөр эхэлж байна. Энэ жилийн үед тэгэхээр одоо коронавигийн дараагийн жил учраас Америкийн нэгдсэн улсаас одоо ажил олгогчид маань өөрсдөө хурж ирээд тэгээд хүүхдүүдээ сонгоод авна. Өмнө жил маань болохоор дандаа онлайнаар явж байсан. Энэ жил маань болохоор ажил олгогчид маань хурж ирээд тэгээд хүүхдүүдээ өөрсдөө ирж авах тийм үйл ажиллагаа явах байгаа. Тэгээд оюутнууд хандаж хэлэхэд бол эртхэн мөртгөх хэрэгтэй. Яагаад гэвэл оюутнууд одоо ажлын сонголт маань бас цөөхөн байгаа шүү дээ. Тэгэхээр эрт бүртгүүлэх юм бол эрт ажлуудаа сонгоод авчдаг. Тийм учраас заавч гэдэг цагийн тулах шаардлагагүй байхгүй. Эрт бүртгүүл хэрэгтэй шүү гэж зөвлөмөр. За үзэгчтэй зуны 3 сараараа оюутнуудаа зуны 3 сараараа ажиллаж аялах хөтөлбөрийг сонгоорой гэж хэлмээр байна. Тэр дундаа Voice of the World боловсролын төвийг сонгоорой гэж уриалмаар байна. За ингээд мөрөөдлийн нэвтрүүлэг хулаа охиныхоо хүсэл мөрөөдийг биелүүлснээр энэ удаагийн дугаараа өндөрлж байна. Түр баяртай.